Лусын дагна хайртай Little Mermaid буюу жижигхэн бяцхан лусын дагныхаа хөшөөн дээр ирчээд байж байна. Тэгээд лусын дагны хөшөө маань болохоор зэрэг тэнгисийн эрэг дээр байдаг юм байна. Копенгаген хот бол Даан улсын нийслэл ийм цомхон, цэвэрхэн, хөөрхөн, их ногоон байгууламж, ногоон хэсэг ихтэй, ой мод ихтэй ийм гоё цэвэрхэн хот байдаг юм байна. Тэгээд дугуйтай хүнийхэд тоогоор болохоор зэрэг бараг дэлхийд нэгдүгээрт орохоор маш их дугуй одоо юу гэдэг байк фрэндли хот гэж шүү. Тэгээд машинтай хүнээсээ илүү дугуйтай хүн айгүй их. Тэгээ тийм учраас энэ хотын маань дэд бүтц тэр чигээрээ одоо дугуйнд зориуллагд дугуйн зам нь болохоор зэрэг метр гаруй бараг 2 метр шахуу юм өргөн. Миний явж байгаа явган хүний зам дээр ингээд дугуйтай хүмүүс гэдэг хотын төвөр ажилтгач юм явж чинь. Явган хүнийхэн зам болохоор зэрэг хотын төвөрүүлж нарийнх юм байсан. Тэгснэ дугуйныхэн зам болохоор зэрэг хэзээ өргөн. Тэгээд энэ тэмдэг одоо баахан дугуй нөгөө машины зогсоол гэдэг шиг дугуйны зогсоол нь бүр маш их юм байна. Дугуйны зогсоол дээрээс нь олон энэ хараа автобусны бодис гэрээсээ энэ ингээ хараа гэрээсээ дугуйгаараа ирээл автобусны зогсоол дээр ингээ дугуйгаа парклж явчаал. Тэгээ автобусандаа суугаад хотын төв рүү явна гэсэн. За тэгээ энд болохоор зэрэг одоо S-Bahn гэдэг германаар ийм метро шиг. Тэгээд хотын төв рүү болохоор газар доогоор ороод хотын зах руу болохоор ингээ газар дээгүүр гараад ирдэг ийм S-Bahn-ы буудлал байна. Монгосны буудлаас би энэгээр маш ирсэн. Дугуй хөслөх газар маш их юм байлээ. Хүмүүс дугуй хөслөөд хотыг үздэг юм байлээ. За Скандинавын орны байшин барилгууд болохоор зэрэг нэг иймэрхүү улаанд хоосхон байшингуудтай юм том цонхтой байдаг. За автобус суугаад би хотын төв рүү явж байна. Энд болохоор зэрэг нийтийн төвөр унаа их сайн юм байна. Тэгээд амар үнэтэй юм байна. Нэг удаа суугаад явах үнэн л 24 даан крон гинэ. Тэр чи одоо хайшин юм би баг. Тэгээ 2.5 хавцаа юм да. Тэгээ өдрийн билет авбал хямдхан баг. Гэхдээ би мэдээж тэгж чадсангүй яа. Тэгэхээр нөгөө хотын төвд төршлөхөр захаар тийм нөгөө бүтэн өдрийн билет авдаг тийм автомат байхгүй. Автобусандаа ороод нөгөө одоогийнхоо яг өөрийнхөө нэг удаагийнхаа зорчих билетийг автобусныхаа жолооч судалдаж авах юм байна. Надад бол Швейцарыг өртөө гэдэг ч гэсэн энэ улс амар илүү байсан байлаа. Өчтөр ам цагаан дээр дэргүүр супермаркет аваад авсан шүү дээ. Үгүй 18 крон гэж шүү. $2 орчим үнэтэй. Ийм үнэтэй. Надад нэг Америк энэ дайны дэлхийгээр бүх газраар аялцсан United Airlines ажилдаг бүх газраар аялцсан нэг хүн ярьсан юм аа. Америк эмэгтэй 2 охин дэлхийг тойроод бараг гол газруудыг нь үзсэн хүүхдүүд дэлхийн хамгийн гоё хот гэсэн Дааны Копенгаген гэж хэлсэн гинэ. Тэгээ би бүр тэрийг сонсоо бас гайхадгүй. Яхаар Дааны Копенгаген дэлхийн хамгийн гоё хотод ордог юм болоо гэсэн чинь тэр amusement park буюу одоо тэ парк нэг таалагддаг. Тэгээд ерөнхийдөө нэг л тайван, нэг л жаргалтай, нэг л сайхан тийм бүр нэг хамгийн гоё газар гэсэн гинэ. Тэр залуу одоо 20 хүрээгүй хүмүүсийг яриад байна ш. Тэгэхээр бас энэ Даан орон тэр дундаа тэдний нийслэл энэ бяцхан орны нийслэл Копенгаген хот хичнээн бас онцгой гайхамшигтай хүмүүс таалагддаг болох нь бол харагдана л да. Ямар гоё усан ориглоор вэ? Энэ даанчин бас амар их нөө бороо орох юм. Намайг онгоцноос үдээс хойш бууснаас хойш дан бороо ороод би бүр гадуур явж болохгүй салхитай бороотой тэгээд зонтко бариад явахар чинь бас айгүй ядаргаатай гар эднэр даараад тэгээд салхинд нөгөө зонтог монтог маань нөгөө тийшээгээ хараад бүр болирсан. Тэгээд нэг кафений газар орж кофе авч сууж агаад тэгээ бороо зогсонгууд ингээ гараа явж чинь. Тэгээ Даан орн чинь ер нь маш их сэрүүхэн хүйтэн
Тэгэх бороотой юм бэ. Тэгээ дэлгүүрээр дүүрнэл борооны цуг байна. Энд байгаа туристууд сая замаараа дэлгүүр ороо явсан чинь нэг баахан борооны цуул авсан хүмүүс ш. Тэгээ борооных нь цувч гэж тэ нэг юм янзын нэг хулдаасан юм шиг тийм бас их модны гоё юмнууд байх юм. Энэ харж байна амар гоё юу байгааз. Ногоо. Хавар олж байгааг ч хэлэхгүй. Янзын гоё ногоо. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй байна. Тэр ард талд харагдаж байгаа тэр өндөр сүм шиг юм болохоор зэрэг энэ Копенгаген хотын монголоор бол юу гэдэг лээ? Захиргаа нөхгүй. Копенгаген хот бол дэлхийн хамгийн аз жаргалтай хот гэсэн шүү. Тэгэд эндхийн бас энэ хүмүүсийнх нь хувцсны стил, хувцлалт нь бас их гоё юм аа. Ер нь Европын хотууд гоё л доо. Тэгээ бас арай өөр. Тэгээд айгүйх юм газрын нөгөө нэг газрын өнгөтэй ногоон тийм юм айгүй хүмссэн байж цэцэг гэднэр нь сайхан байгаа үгүй янзтай гоё. Өө ийш би сая гадаа байж захта орж ирэх үү болох уу гэл айгүй эргэлзээд байсан. Одоо энэ мөнгө төлөөд ийшээгээ орж ирсэндээ баярлж ш. Тэгээ яг юм би маргааш нөгөө нартай өдөр болно гэсэн болохоор зэрэг маргааш ордог юм уу гэж бодож яснаа. Тэгээд сая орчлоо гэсэн чинь тэрэндээ их олзуурхаж байна. За энэ Данийн алдартай Зармагны газар. Нөө Баскен энд Робинс чинь одоо Даних гэсэн ш. Тэгээ Зармаг зарж байгаа газар байна. Хүүтэн учраас би ч нэг Зармаг идэхгүй. За энэ нөгөө галзуу хулгана. Сая энэгээр хүмүүс хашгиралтаад байсан. Энэ галзуу хулгана байна те. Өө ямар гоё юм бэ? Энэ хараа Японыг дуурайсан биш. Нөгөө Токиогийн төвд байдаг нэг юм суврах сүм шиг юм гэдэг тэрийг бас айгуул энэ доор нь Аз ресторан байгаа. За энд бас том савлуур байсан нөгөө нэг бүтэн иргэдэг нөгөө 360 иргэдэг аимшиг доошоо харж байгаа. Тийм савлуур өдр байсан хүмүүс хүүхдүүд ашгараад байсан. Ийм гоё газар байна. Энэ amusement паркийг хүмүүс их гоё гэж тэр нөгөө нэг интернетийн вебсайтуудаар хүмүүс заавал очих ёстой. Копенгаген хотод ирэх юм бол заавал үзэх ёстой, очих ёстой газруудын нэг гэж одоо очихыг зөвлөсөн байна л шүү. За энэ мөргөлддөг машин дээр хүүхэд том хүмүүс тоглож байна. Эргэлддэг тоглоом. Merry go round гэдэг шүү. Англиар ийм тоглоомыг усных юм биш. Ус яаж байгаа үстэй. Тэгээд дандаа заагаас чумбагч хэд нэр яваад байна. Яа нөө залуучууд л тоглоом. Амар. Манай хүүхэд хүртэл бөөлчих гээд ийм тоглож чаддгүй шүү. Хүүхэд яг намайг дөөрөц. Бурхан. Энэ хараа бүргэд шовуунууд байгаа зү тэ. Данийн одоо гудамжинд зардаг хоолны манайхаар бол хөвшүр шиг юм. Гол юм нь болохоор зэрэг тэр hot dog-ing гэсэн шүү дээ нөгөө халуун нохоо гэлтэй шүү дээ нөгөө сосиск тэрүүгээрээ маш алдартай гэсэн. Энэ нөгөө амар тоглоом чи энэ дээр хүмүүс хүүхдэд хашгиралдаад гэсэн ёо энэ стэвгүй. За энд нэг Himmel skibet гэнэ. Энэ болохоор нэг тэнгэртэй л хамаатай юм. Himmel гэдэг чинь германаар л тэнгэр. Гэтэ бүтэн иргэдэг юм байна. Яг ингээл нэг 200 градус сэргээл бүх юм нөгөө нэг өөрснийхөө хэлээр индган гэдэг үдган гэдэг орох гарах хоёр. Хамаг юм англи дээр бичээгүй өөрийнхөө хэлээр бичиж байгаа мөртлөө бүх хүн бүр амар төгс англиар юм. Яг гоё. Амарчтай гоё шүү. Норвег яг ийм юм шиг үл. Энэ хараа ийм арк. Одоо нөгөө нуман хэлбэртэй ийм гоё гудам. Энэ болохоор зэрэг хоол уушны газар байна. Кондитори гэдэг нарийн боов зардаг юм байна. Марушин байна. Энэ юмнууд нь кофе хийдэг чинь 29 крон. Швейцар франк лав 100 франк чинь 500 гаруй болох шиг болж байна. 600 арай өгөхгүй. Тэгэхээр амар үнэтэй. Швейцартай адил юм уу баг илүү үнэтэй ч хийж магадгүй. Маш их үнэтэй газар байлаа ш. Нийтийн унаад лавр бүх юм амар үнэтэй. Кастенберг болов. Тэр пявч нь нэрийг марччихна уу? Пявуудгүй болохоор
Карсенберг ч үлээ дэлхийд алдартай тэр пиав чинь энтхийн энэ Данийн пиав юм биш үү? Тэгээ тэдний музей гэж үлээ. За энэ паркийн өөр нэг хэсэгт ирчээд байж байна. Энэ усан онгоц байна. Вайкинуудын энэ ресторан юм байна. Тэгээ юм хиймэл нууртай маш том парк байна. Өөстөө асар том юм бэ. За энэ хиймэл нуурн дээр хүүхдүүд ч яг том хүн ч гэсэн ингээд мөнгө төлөөд тэр заваар явж болох юм байна. За энэ галзуу уулган байна. Яана. Яана доош харж. Тэнч Европа паркийн бодол гайгүй юм байна. Европа паркийн ч бүр амар өндөр. Гэтэ яг ингэж бүтэн эргэдэг юм. Парк дотор ингээд нэх хөрх энэ шуунууд галуу юм уу? Галуунууд ингээд явж. Ямар инээт юм хөөх юм аа. Энэ хараа тэгдэхэн юм шиг ба шүү дээ. Хүрэн боронхтой. Өдөн сөрөвдөйчөөд энэ ээж нь. Яа. 1 2 3 4 5 6. Хүнээс айхгүй. Йой, бараг ээжээс найж шүү. Та нар энэний өнгө будгийг хардаа. Энэ одоо Японч юм уу? Зүгээр нөгөө нэг зурган сүв бичээсэн. Өнгө будаг амар гоё яваас. Энэ хараа. Нөгөө эргэлддэг тоглоом агаарт. Аньян доом гэдэг шүү дээ. Энэ бөөрөнхөө ороотой байшин готтой. Дахиад нэг түрүүнийхээс нэг өөр нэг газар байгаа байхгүй юу? Энэ хараа муслим лалын шишин. За энэ нөгөө лалын хэсэгт чинь монсунэн гинэ. Энэ цаг шиг юм. Энэ хүүхдүүд суучаад байгаа юм шиг. За энэ лалын уран бодлого. Энэ хүмүүс ингээд сая дэлгүүрч бүгдээрээ нэг юм янз янзын гой өмгийн юм нэг хагас борооны холдосон цув байдаг. Амар үнэтэй 100 гаруй доллар гэсэн шүү. Гэтэ эдний брэнд авах гоё чанартай бараг л насны борооны хурч болох юм билээ авчвал. Тэгээ арабын тэр хараа тэмээ. Үгүй манай Монгол тэмээ шүү дээ. Хоёр хөхтэй анаа шунжуулдаг юм байна. Ямар хөөрх юм. Батанууд жоохон хөхтэй өстой гоё юм бэ. Тэр хараа еврей шишний юм бүлэг тэмдгүүд байна шүү дээ. Тийм бац. Сартай энэ болохоор зөв еврей шишний. Тийм муслим хэсэг юм биш шүү. Тэгээд тэгэхээр эднэр болохоор зэрэг моск юм биш. Хөрөнтэй ороотой. Лалын сүм гэсэн үг шүү дээ, тэ. Тийм байл тэр хараа. Сартай энэ хараа лалын. Хайртай Little Mermaid буюу жижигхэн бяцхан Лусын дагныхаа хөшөөн дээр ирчээд байж байна. Тэгээ энэ Лусын дагны хөшөө маань болохоор зэрэг тэнгисийн эрэг дээр байдаг юм байна. Нэг том биш, нэг жоохон хүүхэд төрх хэр юм бэ? Гэтэл бас жинхэнэ амьд хүний хэмжээтэй юм биш үү? Жижигхэн биетэй юм балерина балетын бүжигчин хүүхний одоо биеийн дээр гэдэг юм уу? Үндэслэж 100 гаруй жилийн өмнө 100-аад жилийн өмнө Данийн одоо уран баримлч хүн хийсэн гэж байна. Тэгээ энэ хөшөөн дөрөв ирлээ. Хөшөө маань амар алдартай болохоор зэрэг маш их олон жуулчин байна. Тэгээ би нэг ингээ 360 энэ арт юу явж чинь хөлөг онгоц явж чинь 360 градус эргүүлж харуулъя. Ийм гоё. Тэгээ энэ хөшөө маань дэлхийн 2 дугаар дайны үед бөмбөгдөлтөнд өрцөн гэн дундуур нь 2 удаа улаан өнгөө солиулсан гэн. Тэгээ бас нэг удаа гарыг нэг тастаад авцсан гэ. Тэр чинь болохоор саяхан нэг хэдхэн жилийн өмнө мэдээгээр гараад байсан да. Тийм юм бодол болсон гэн. Тэгээ бас Шанхайд болсон том үсгэлэнгийн үеэр энэ Лусын дагны хөшөөг бас аваачиж Шанхайд аваачиж ёслол төгөлдрөөр аваачаад бас ёслол төгөлдрөөр буцааж авчирсан гэж шүү. Лусын дагны буюу одоо нөгөө англиар бол Little Mermaid гэж байгаа. Загсан сүултээ
Бэлхүүснээсээ дээш эмэгтэй хүн Оросоор бол русалка гэдэг. Дугаар ангиас ахуулаад зөндөө олон уншсан. Загсан сүлтэй охины хайрыг, тэрний гунгийг, тэрний өвчин шаналлыг бол маш их мэдэрч, маш их дотор нь орж уншдаг байсан. Тэгээд энэ үлгэрийг нэмэгдэх Ханс Кристиан Андерсен гэдэг энэ хүн залуусан. Энэ үлгэрийг бол та нар уншаарай. Би одоо ч гэсэн дуртай. Тэгээд англиар дараагаар нь хүүдээ англиар энэ үлгэрийг уншиж гисэн чинь миний хүү болохоор зэрэг юм гонигтай энэ дургуун билээ. Би болохоор зэрэг бас одоодсэн чи өөрийгөө ингээд сүлд нь ингээд ойлгоод мэдсэн чинь би тийм гонигтай түүхэнд дуртай юм билээ. Тийм ч учраас би Агата Кристофийн нэлээд гонигтай болгох том дэвтэр төрхөд гурамсаар манайг орчуулсан. За ингээд Дан улсын нийслэл Копенгаген хотоор аялсан миний аяллаа тухай блогийн маань эхнийх нь үгээр өндөрлж байна. Үргэлжлэл дээр нь Элтон Джонны концерт болон хотын төв мөн ард түмний аж амьдралын сонин сайхныг үзүүлэх тул та суугаа бүү солиорой үргэлжлэлийг дорчин болортын миний суугаар хүлээн авч үзээрэй.